За Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бол бид 9 дөрвөөр танилцуулах иргэдэд одоо их нээлттэй байдлаар хилцүүлэх их ажлыг бол төлөвлөөд өчигдөр Багнуур дүүргээс эхлээд өнөөдөр Налах дүүргэд бол амжилттай танилцуулаад дууслаа. За нэг Улаанбаатар засаг даргын маань 1-р орлогч болон за Налах дүүргийн засаг дарга, засаг даргын орлогч болон бусад төлөөлөгч нар бол ирээд Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатарт хэрэгжүүлэх байгаа энэ 24 мега том төслүүдийг бол танилцуулгыг бол иргэдэд хийлээ. За 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань боловсруулагдаж эхэлснээс хойш буюу 2017 оноос хойш бол нийт 2 удаагийн иргэдийн нээлттэй хилцүүлгийг бол хийсэн байдаг. За 48,000 гаруй иргэд саналаа өгсөн бол өнөөдөр дахин бид одоо энэ батлагт 2040-ийг бол яг өргөн барихтайгаа холбогдуулаад бол иргэдийн саналыг бол дахин та бүхнээс авж байна. Тэгэхээр иргэд та бүхэн бас Улаанбаатар 2040 гэсэн Facebook пэйжээр бас хандаад за QR кодыг уншуулад өнөөдөр яг миний одоо танилцуулсан танилцуулгыг бас та бүхэн нээлттэй байдлаар харах боломжтой байгаа. За өнөөдөр мөн нэмэлт санал болон саналыг бас та бүхэн өгөөрэй гэж та бүхнийг уриалмаар байна.